Монгол банк мөнгөний бодлого эдийн засагт бараг л одоо хоёр том багных нь нэгэ асар чухал байр суурьтай байгууллага үүрэг функцтай энэ байгууллагын ерөнхийлөгчийн асуудал томилгооны асуудал яригдж байна. Яг одоо өнгөрсөн хугацааны эдийн засгийн нөхцөл байдлыг ярихад засгийн газар асар ихээр тэлдэг, зардлаа тэлдэг, бүтцээ тэлдэг, эдийн засгийн оролцоогоо тэлдэг. Яг л одоо энэ бүхэнд Монгол банк эвлэрч явсаар байж өнөөгийн эдийн засгийн байгаа байдал үр дүн гарч байна. Аж ахуй нэгжүүд нь халгаа хаасан, барьсан, дансаа хаалгасан нөхцөл байдал яг л ийм. Уг нь зүүн сайлын үнэ гэвэл сайлын үнэндээ тэжээл өгөөд сайлын үнэ мэн таргалаад гарсан сүүл сайлаа боловсруулад бид нар явах ёстой байтал одоо сайлын үнэгээ алж авч байна бид нар. Яг одоо Монгол эдийн засгийн нөхцөл байдал яг л ийм. Тэгэхээр Монгол банкны ерөнхийлөгч гэдэг албан тушаал уг нь бол нэгдүгээрт нь мэрэгжлийн, хоёрдугаарт нь бие даасан байдлыг, хараа тус байдлыг хангаж ажиллаж чадах ийм хүн Монгол банкны ерөнхийлөгчөөр очих ёстой гэж одоо миний хувьд боддог. Тэгэхээр одоо орж ирж байгаа нэр дэвшигчийн хувьд, наран цогт нэр дэвшигчийн хувьд яг энэ хоёр шаардлагад нийцэж гэн гэдэгт би бол хувьдаа маш их эргэлдэж байна. Ажлын түүхийг харахад боловсролын яамд ажиллаж исэн, хөдөлмөрийн яамд ажиллаж исэн, эдийн засгийн яамд ажиллаж исэн, сангийн яамд ажиллаж исэн, хөгжлийн банкнд ажиллаж исэн, Эрдэнэс Монголд ажиллаж исэн 10 жилд гिचнээ чулуун ажил хашдгийн энэ бүгд чинь тэгэл нэг улс төрийн томилгоо шүү дээ. Яг үнэндээ. Ийм олон улс төрийн томилгоор энэний цаана тэр хараа тус ажиллах гэдэг бие даасан ажиллагаа Монгол банкны мөнгөний бодлогыг бие дааж авч явна гэдэг бол үнэхээр надад бол хүндрэлтэй л харагдчих. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь тэр мөнгөний бодлого яг одоо бусад газар дээр менежер янз бүрийн хүмүүс бас очиж болдгоо. Яам тамгын газар дээр менежерүүд, менежментийн ажил гэдэг үүднээс бас очиж болдог. А яг Монгол банкыг одоо нэг ийм менежмент байдлаар, улс төр байдлаар удирдна гэдэг бол бидний одоо өмнөх л дутагдлууд. Тэгээ одоо Монгол банкн дээр явж ирсэн мэдээлэл тагвсрын ерөнхийлөгчийн хувьд бас яг ажил хэрэг мэрэгжлийн талдаа бол гайгүй юм шиг байгаа. Тэр хараа тус байдал дээр л их алдаа гаргасан гэж боддог. Одоо яг өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал олон зүйлүүдийг харахад үнэхээр энэ бодлогын хүү олон зүйлүүдийг харахад арилжааны банкуд нь би бол арилжааны банк бизнес эрхлэгчдийн талд л байдаг. Гэхдээ яг өнөөгийн нөхцөл байдлыг харахад бодлогын хүү 12%-тэй 12%-ийн цаана арилжааны банкуд 10 их найдын бондыг Монгол банкнаас сул аваад одоо үндсэндээ жилдээ 1-2 их найдаар нь хүүгийн орлого олоод сууж идэг. Энэ мөнгө чи уг нь бизнесүүд рүү очих ёстой мөнгө шүү дээ. Эдийн засгийн эргэлтэнд цусны эргэлт болж очиж явах ёстой энэ мөнгө бизнестээр очдоггүй. Тэгэхээр за цогтгөрөл дарагт нэмэлт 1 минут өг. Тийм тэгэхээр харин энэ бүгдийг одоо наран цогт нэр дэвшигчийг одоо хангаж ажилласаа гэж. Гэхдээ одоо тэгэд би бол хангаж ажиллаж чадна гэдэгт бол эргэлзэж байна. Анхнаасаа бас би өөрийн байр суурийг хэлье гэж бодож байна. Бие даасан байдал, мэрэгжлийн байдал хоёр дээр таны хувьд үнэхээр тийм шаардлага хангасан харагдахгүй байна шүү. Энийг уг нь бол бас нуухыг нь авах гээд нүдийн соглоо гэдэг шиг биш. Бүр илүү сайжруулаад тэр бүхэл бүтэн салбар системд бэлтгэгдсэн болгосон гэж чинь уг нь асар их л байдаг байлгүй. Монгол банк сангийн яамыг бэлтгэгдсэн боловсон хүчин сайтай газар л гэж боддог. Гэтэл тэнд бэлтгэгдсэн боловсон хүчнээс биш ингээд нэг юм менежментийн маягийн хүн л нэг санхүү нэгтлэн ботох маягийн хүн. Яг одоо нэгтлэн ботох маягийн мэрэгжилтэй ч хүн биш байх. Нэг тэр талын нэг юм хүн л очиж байгаад бол би бол жоохон харамсалтай л байна. За улсын хурлын даргын зүгээс хуулиараа олгогдсон бүрэн эрхийнхаа хүрээнд наран цогт даргыг нэр дэвшүүлсэн. Тэгээ энэ бол нэг улс төрийн томилгоо олгохт биш. Төрд бэлтгэгдсэн мэрэгжилтэн гэдэг ийм шалгуураар л нэр дэвшүүлсэн. Ингээ анкет CV-г нь харахаар сонгуулийн 4 жилийн циклээр л яамдууд ажилласан байгаа юм л д. Сонгуулийн жилүүдээр. Тэгээ үе үед өөр нам засаглаж ийсэн. Аль намаас томилогдсон сайд нартаа мэрэгжлийн хувьд тэнцэл ажиллаж ирсэн юм байл. 4 жилээр. За тэгээ хөдөлмөрийн яамд тэр боловсролын яамд тэр төрийн сангийнхан даргаыг л хийж ирсэн. Ийм л одоо бас санхүүгийн мэрэгжлийн хүн гэж одоо нэр дэвшүүлсэн. За тэгээ ер нь бол манай улс хүний нөөцийн хувьд хүнд болж байгаа шүү. Бид нэг юм сонсгол нэртэй. Тэгээ ажилд аваачаас өмнө 14 хоног сошиалоор бараг дүүжилж байгаа даваачаа томилж ийн л доо. Ямар ч үнийг.
Энэ шалгуурыг авж гарч чадж байгаа хүн бол их ховрох. Харин наран цогт дарга нийгмээрээ шүүлгээд ямар нэгэн асуудалгүйгээр өнөөдөр бас одоо ингээд очиж шиг байна. Ажилд бололцоо бүрдэж шиг. Тэрнээс биш 14 хоногийн нийгмийн шалгуурыг даваад сошиал тэр бүүлийг даваад ажилд очно гэдэг бол их л хүнд даваа. Тэгээ төрд байгаа хэдэн хүнээ тал талаас нь бөөрөлгөж суур байгаад ер нь төрд одоо хүн ажиллахад их хүнд болж байна. Тийм учраас бид аливаа хүнийг ажилд нь аваачхаас өмнө баримт нотлохоогүйгээр асуудал тандах биш. Үндсэл бүхий асуултуудыг асуугаад ингээд дүгнээд явах нь цаашдаа зөв юм а гэдгийг бас хэлье.